Миний өдрийг хүлээж авч ярилцах гэж Заяада баярлалаа. Заяа минь өөрийгөө товчхон танилцуулж. За бүгдээрээ сайн байцгаана уу? Бат Заяа гэдэг. За уламжлалтын барай засал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн мэргэжил маань гэвэл одоо олон улс орон судлаач мэргэжилтэй хүн байгаа. Тэгэхээр Чингис Ахтемаас зохион байгуулж явуулдаг Монгол өв соёл талбайгаа тий Алтан дэд өвгөний аялал гэдэг номыг суралцаад явж байгаа суралцагч нь байгаа. Энийг суралцах болсон шалтгаан, сонирхол маш их нөгөөнийг өдөөгдсөн тэрэндээ яг надад хэрэгтэй байгаа зүйл тий энэ нийгэмд яг юу хэрэгтэй байна вэ гэдэг зүйл тэр хугтууны номноос гарч ирсэн болохоор ч юм уу тий энэ яг яриад байгаа тэр гол агуулга дотор нь яг миний байх ёстой газар, миний хийх ёстой юм явж исэн болохоор аяг татагдаж орж ирсэн юм хүн байгаамаа. Ер нь монголчуудын үнц нь бидний үнэт зүйл байх ёстой юм те. Энийгээ бид жилийн хугацаанд алдсан байна. Ерөнхийдөө энээсээ нэлээд алсарсан байна те. Магадгүй энэ ном биднийг тэр үнэт зүйлээ олоход маань үнэт зүйлээ мэдхэд маань бидний үнц нь юу юм бэ гэдгийг таниулахад маань бас аюу чиглэл яг за миний хувьд бол монгол хүний үнц нь гэдэг маш том зүйл. За тэр тусмаа монгол хүний үнц нь гэж юу вэ гэдгийг би бодохдоо Монголын нэгдүгээр ахуйн соёл гэж байдаг юм байна. Монгол хүний үнц нь. Хоёрдугаар одоо бид нар ярьдаг шүү дээ. Суурь хүмүүжил буюу тий одоо аав ээжийн ээжүүд бидний өвөө эмээ өвөг дээдс маань зүгээр хүмүүжүүлэх явцдаа зүгээр багада одоо ингэж болохгүй тэгж болохгүй гэдгийг тий үгийг амьлуулж иж ингээд агиих том ухамсар бид нар суулгасан байдаг юм байна л да. Тэгээд энэ маань ингээд яагаад ингээд замхан алга болдог вэ гэвэл одоо нийгмийн маш олон зүйл нөлөөлдөг юм байна. Хэдийгээр багадаа ингээд янз бүрийн одоо аав ээжээсээ тий за минийх одоо ингээд галынхаа одоо хайч гэж ярьдаг шүү дээ тий энэ дээгүүр эмхтэй хүүхэд ингэж алхаж болдоггүй галынхаа эргэн тойрноор ингэж бүс нулимсаа хайж болдоггүй гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйлүүдийг бид нар зүгээр ингэж болохгүй тэгж болохгүй гэд хэлээд ингэж үлдээсэн байдаг тэрний цаанд байгаа тэр амин чанар гэж яригдаад байгаа зүйл нь маш том үнэт зүйл байдгийн байна гэдгийг ойлгож ухаарч авсан байгаа. Яг утга учир нь юу юм гэдгийг танаад ирэхдээ маш болж штэ тий. Миний хувьд бас би дэцээ бидний удам судамд бид нар чинь 7 дэцгийгээ мэддэг байх ёстой байсан юм байна л да гэтэл чинь өнөөдөр аав мэднэ аавынхаа аавыг мэднэ тэгэл цаашаа ерөнхийдөө байхгүй тий. Тэгээ миний хувьд бас их хайж явдаг байсан. Бидний яг жинхэнэ түүх юу юм бэ гэж бас их хайдаг байсан. Тэгээд ер нь бол Алтан дэд өвгөний аялгаас яг жинхэнэ бидний түүх яг юу байсан бэ гэдгийг олж мэдсэн. Яг хүн чинь түүхээ мэдээд эхлэхээрээ мэдчихээрээ бас ингэж дотроосоо бадардаг. Бид нар чи ийм агуу оюун санааны өндөр эрчим хүчтэй оюун санааг гараад дэлхийд оройд манлайж явсан өвөг дээдсийн үр удам нь бид нар өнөөдөр юм байна штэ тий. Яг миний амьдарч байгаа учраас ингээд гадаадуудаас аягүй Монголын түүхийн талаар сонсоод гэтэл чин би өөрөө эзэн байж тэр түүхээ мэдэхгүй явсан байхгүй. Бүх бит бус өв соёлын эзэн монгол хүн өөрөө тий энийг бүр бидний өвөг дэд бидний цуснд ясанд тархинд өвгөнд үйлдэл бүх зүйлд нь ингээд шингээчихсэн байдаг байхгүй юу? Тийм нарийн нутаг учраас одоо галынхаа ажиг галаа ингэж тахдаг тэр галд ямар чухал юм явж байгаа тий наранд саранд ямар эрчим энерги явж байгаа яагаад бид нэр сараа бидлэг яагаад бид нар нараа хүндэлдэг яагаад нарандаа залбирч мөргөдөг яагаад өргөл барьц эдээгээ өргөдөг бүх юм ингээд дотоо учиртай уялдаа холбоотой баг ингээд нарийн хвшлэгдсэн систем аягийн юм явж байгаа байхгүй юу энэ зүйлийг зүгээр өв соёл дундаа ингээд үг тэгээ үйлдэл заншил ёс олгоод ингээд үлдээсэн байгаа хамгийн одоо бахархууштай тий бүр ингээд өшөө цаашаа ухмаар ийм зүйлийн чинь цаана дахиад ямар юм байгаа вэ юг ингэж хийвэл цаана ямар утга учир байдсан блэ гэж байдаг юм болоо гэдэг ч юм уу тий нэг тийм сэтгэн бодох тийм нэг оюуны чадамжаа тэлэх тийм зүгээр нэг сэтлийг хүртэл ингэж төрүүлж өгдөг. Яг онл
бид нар чи ер нь бол азтай хүмүүс байгаа шүү дээ тий. Бүх юм гайхалтай хамгийн гол нь өөрсдөө л ингээд хичээд өөрөө өөрийгөө таних тийм үеийн толгойн шаардлагын ирчээд байгаа тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээд хамгийн гол нь бид нэр өөрөөсөө ингээд юмнаас эмээхгүй тий айхгүй би энийг ингээд мэдэж чадахгүй, сурч чадахгүй байх үедээ гээд нэг хүн чинь нэг тийм бидээ шүү дээ. Би нэг угаасаа ийм замаар явах хэвээр хүн бас биш тий. Ийм юм хийгээ явж явах хэвээр хүн би биш. Гэт нэг буруу юмор яваад буруу зүйл рүү яваад ийм гэдэг ч юм уу нэг хүнд нэг тийм өөрөөсөө нэг асуулт ч юм уу өөртөө тавьж байгаа шаардлага гэх юм уу тий. Нэг тиймэрхүү байдал бас хүн дэлгэрдэг шүү дээ тий. Энэ болохоор ингээд маш зөв гэж боддог хүн өөртөө ярилцаж хийж байгаа байхгүй юу? Би чадж гинэ үгүй юу? Тэгтээ тэрэнгөө цаанаас нь ингээд бүгдийг чаднаа гэд бүр нарийн ширийн нутаг учиртай ингээд заагаад өгцөн системчлсэн байгаа болохоор одоо зүгээр л нөгөө 5 зүйл сав шим гэж юу вэ гэд алтан дэд үнэ ялган дээр гарч байгаа шүү дээ. Энэ дээр бүр миний хамгийн дуртай хэсэг энэ ахгүй юу? Нутаг гэдэг зүйл нь ууд, говь, хээр, тав, гашуун тав гэдэг бүр ингээд наривчлаад тайлбарладаг гэсэн тийм. За тусгаар гэдэг нь удам, цэрхүй, ахуй, уйл, айл тав. Энийг би бүр ингээд дахин уншаад юмар санагддаг. Алтан гэдэг нь юу? Алтан ураг гэдэг нь юу гэж сүржээ, оосор, олон бүс тав. Эргүүн гэдэг нь те. Эргүүн нь хаан, ил илч тийм болохай тав. Унд нь ус, аршаан, шүс, эсүүгээ тав гэдэг энэ зөндөө олон зүйл байдаг да. Яг ингээд 5 шим зүйл гэдэг. Энийг би бүр ингээд постлоод нарийн тайлбардаагүй байсан ч хүн дотроос нэрэл энэ 5 зүйлний амьдрал аягүй чухал юм шүү. 5 мэдрэхүйтэй, 5 нь оршихуйтай тий, 5 нь ахуйтай ингээд задлаа явах юм бол маш гоё зүйл юм. Маш би бүр ингээд нэг намтайгаа таашсан гэж өв соёл судалдаг болсон доо. Өөрөө маш их бахархаж байгаа. Яагаад вэ гэвэл одоо би өмнө нь ингээд заа мэддэг байсан л да Монгол ахуй тий. Өөрөө бас хөдөөний хүүхэд байсан болохоор тийч нэг хөдөөнийхөө амьдрал тэгээд нутаг усаараа гангарч баярлаж талархаж явдаг байсан. Тэгээд намтайгаа таарсан цааш өшөөх омогчтой байсан. За миний хүүхэд би хөдөө өсөж төрнөөд те ингээд ахуйтайгаа арай ойрхон байсан л одоо ирээдүйд миний хойч хүүхдэд ахуйгаас маш холдсон байгаа. Жишээлбэл те худлаа ядаг баг ишиг хургааж ялах байгаа. Би энэ бүхнийг мэддэг болохын тулд те өвөө эмээгээсээ би юу сурсан, аав ээжээсээ би юу сурсан, өндөр настай нутаг усныхаа одоо ахмад хүмүүсээс би юу суралцсан, тэр хүмүүсийн амны ярианаас би юу сонсч илаа гэдэг ингээд өглөөж үлдээхийн тулд би улам өв соёлтойгоо ойрхон байна. Тэгж байж миний хүүхд нэг зүйлийг мэддэг боллоо, миний найзын хүүхд миний найз мэддэг боллоо гэдэг хүүхд мөгтэй ингээд хэрхэн яаж зөв хүмүүжүүлэх үү, үгээ яаж амьдах уу гэдэг ч юм уу те. Тех мэдсэн ингээд гоё Монгол гэдэг нэр томьёо ингээд багаас нь хүүхдийн тархинд бий болгож өгөө цаашдаа ингээд оршин тогтнох үндсэн болох юм байна гэж ухаарсан. Тэгээд хамгийн түрүүнд бас хүндлэл нэгнийгээ хүндлэх хамтын хариуцлага гэж юм байгаа тийм ээ. За хүндлэл одоо бид хоёрын ярианы гол зүйл чинь болохоор бас хүндлэл баярлалаа. Одоо ингээд монголчуудын ер нь ярианы тийм үгийн баялаг баярлалаа харилцаан дотор баярлалаа уучлаа гэдэг үг маш ховор юм. Энийг яаж дадлуулах вэ? Энэ ер нь дадлуулах шаардлагатай байгаа мó байхгүй мó те? Хүн эхлээд миний бодлоор хүнд баярлалаа, талархлаа гэдэг зүйлийг хэлж сурахаас өмнө хүн өөртөө баярлалаа, өөртөө талархаа те надад байгаа бүх зүйл, миний эргэн тойронд байгаа бүх зүйл те ингээд эхлээд өөртөө талархаад сурсан хүн тэгээд бусдад талархал үзүүлэх те тэр хатыг хандлага аяандаа ингээд дадал зуршил одоо суучдаг гэж боддог. Ер нь уучлаарай гэдэг үгний хувьд бол мэдээж бас хүн яг би зөв үйлдэл хийж гин үү, буруу үйлдэл хийж гин үү гэдэг нь бас өөртөө нөгөө нэг хүн өөрөө одоо ингээд нэгэнт ингээд өөртөө талархаа сурсан хүн биш те. Тэр хүн чинь өөрөө хийсэн үйлдэл тэнцэр танил өө яна би сайн нэг буруу юм ярьсан уу? Яна уучлаа. Дараа тэр хүнийг ингээд гомдоочоо тэр хүний сэтгэл зүрхэнд нь гомдлох мэдрэмж төрүүлчихэд эргээд яна би нэр арай хэцхээ дэндүүлчих үү дээ гэж очиод нэг уучлалт гойдог штэ те. Гэх мэтчлэн ингээд өөрөөрөө ярилцаж сурсан хүн зүгээр наад захын ярьцлагыг ингээд хэлээд өгүүлээд бас төвчтэй тусарчд юм байна. Өөрөөрөө ойлгохгүй яадгээ миний зөв өөртөө талархал сураагүй хүн те.
өөрийгөө ингэж тоодгүй, өөрлөгөө өндийдэггүй ч юм уу. Тиймгүй хүмүүс болохоор миний зөв юм чи яах юм. Тэр хүн ямар гомдолт хийж үлдсэн байх уу те? Тэр хүн би ямар мэдрэмж төрүүлч юу гэдэг тэрийг бас игээд нэг хардггүй ч юм уу ингэж боддгүйгээс болоод уушлалт тэгээд талархал гэдэг зүйл манай нийгэмд бол би нэг тийм амар давуу гэж бол хэлэхгүй маш тутмаг гэж би боддог. Одоо настай хүний урдуур ингээд алхаж гарч болдоггүй тий гэдэг нэг бас нэг юм яваад байгаа шүү дээ. Би үнэхээр зайлшгүй гарах тохиолдол гарахтаа уучлаарай. Би таны урдуур чинь зөрүүд өнгөрчих болох уу? Яралтай үед тийм ээ. Ингэж хэлээд урдууран гарчаа за баярлаа хаа ихчээ гэдэг ч юм уу. Наад заахын нэг иймэрхүү юм одоо манай нэг юм байх байгаад байгаа шүү дээ. За тий. Жижигхэн юмнаас баярлал, талархал, уучлалт гэдэг зүйлийг ингэж өөртөө хөвшил оршил болгоод орчуулах зүгээр юм шиг санагдсан. Монголчууд бол талархлыг бол тэгээд сүүгөө өргөж нарандаа талархаж сүүгөө өргөж юм даатгаж өргөдөг байсан байна. Оройн одоо тэгээд сарандаа одоо баг ингээд өдөр нь болсон тэгээд за ингээд сайн сайхан байлгах миний хүүхдүүдийг одоо хоолоос ич зорж ирсэн хүүхдүүд нүсэнд байл ингээд алс хол газар зориод яваа сайн яваад ирлээ миний хүүхдүүдээ сарандаа өргөдөг ч юм уу те гэх мэтчлэн талархлаа ингээд сүү олгоод их хэлхийдээ бас өргөдөг байсан. Гэхдээ энэ маш ингээд нарийн юм руу ороод ирчих байгаа. Дахиад бүр яриад байгаа маш зөв маш гоё чухал зүйл ярьж байна л да. Өөрөөсөө баяртай бас ингээ өөрөөсөө уучлах тий өөрийгөө уучлах чин сэтгэлээсээ уучлах чаддаг байх юм бол эргүүлээд бид нар нэг нэгээ амархан хүндлэх юм байна. Тэгээ манай яс шил болоод ах үед маань гэртээ тэргөө суудсан байсан манай ах мандуудайгаа ингээ хүндэлдэг. Тэр их өв соёл тэр их юм ариун нандин харилцаа гэдэг юм угаасаа байгаагүй биш бас байсан угаасаа байсан тийм өнөөдөр хамгийн гол нь эргүүлээд юу яхаас ёс заншил болгож одоо заншил дадлаг болгох тал дээр л илүү анхаарах хэрэгтэй юм байна тийм ээ. Загвал өвдийнхөө тэр өв болгомжлол ахуугаа бид нар сэргээх юм бол ярахаас өөр болчихчих юм л да яриад бас үйлдэл олгоод ингээд хүмүүстэйгээ амьдрал дээрээ шууд хэрэгжүүлээд энэ одоо мэдлэг хөдөлгөөний ёс маань өөрөө 35 эрдэмдээ л ороо яваад байгаа шүү дээ тий. Тэгэлгүй яах вэ? Харилцаагаа ингээд үйлдэлээ гаргаад яг бодит амьдрал дээр ингээд бүрэн үзүүлээд явдаг гэдэг талаас бараг ингээд танихгүй хүн байсан ч гэсэн очсон суусан газар хаана вэ? За та амар мэнд явж гин үү? Аль газрыг зорж гин вэ тий? Гэт Монгол ёс маань байгаа шүү дээ. Одоо тэгэхээр чинь зөвөр танихгүй бол минь ус байхгүй. Мэдээж тэгжил тараалаа. Гэтэл ингээ хөдөө орон нутгаар яваад үзээрэй заяа. Ялангуяа баруун аймагуд ч юм уу. Тэгэн гоц тэгээд очингууд. За дүү айл газрыг зорж явна. Одоо хэрэг зэрэг юунд ч тий. Хаашаа ямар зорилготой явж гин гэж асуудаг орчин хүмүүс зөндөө байгаа. Ер нь бол би ингэж байгаа өв соёл одоо ингээ судлаад эхэлчихэж байгаа учраас гадаад руу гэхээсээ илүү би 21 аймгийнхаа баг бүхсмаар нь зүйлс яадаг юм тий. Сумын төв тэгээд сумын төвөөсөө гадуур байдаг малчин ахуйтай маш ойр ч юм уу ингээд аялал явахаар бол хамгийн түрүүнд би ингээд Монгол улсаар баруун хөлбөөрөөс наасад тойроод ингээд явмаар маш их санагдаж байгаа. Тэгээд энэ зунаас эхлээд ерөнхийдөө өнгөрсөн хавраас төлсөн хавар намар хоёр бол ер нь бас нэгдэггүй аймагуудаар явж байсан. Тэгэхэд одоо ажиглагдчихлээ бас ахуй маань байлээ. Мэдлэг хүндлэх ёс тий харилцааны тийм соёлын жижиг сажиг юм дайгүй их анзаарчихсан надаа. Бүх нэрээ ийм байдаг юм байна. Ахуйтай ийм байдаг юм байна гэдэг бодол төрж ирсэн. Ямар гоё юм. Зөвлөгөө гаргаад ингээ илүү гүнзгий орж ахуй дээрээ очиж бусдтай харилцаа үүсгээд ингээд яг ийм байдаг юм биш үү гэдгийг түгээх гээд ялж байгаа золоод маш их баярлж байна. Бахархаж байна. Үнэхээр их бахархаж байна. Ийм гоё надад нэг өв соёлоороо ахуйгаараа өөрсдийнхөө үнцнийг мэдсэн хүмүүс гэдэг ийм гоё юм байна. Биднэрт ийм боломж маш их байгаа. Тэгэхээр ингээд бүгдээрээ бадарч ээж, бүгдээрээ хинээс ч гоохгүй, хинээс ч хамааралгүй оюун санааныхаа тэр юуг сэрээцгээе тий. Тэр хүч чадлыг сэрээцгээе гэдэг юм дээр л үнэхээр гоё юм. Гайхалтай нь маш сайн хүрнэ гэж би бат итгэлтэй байна. Тэгээд манайхан ч одоо аявих гадаадын коуч одоо тархины судлал яг авах хэрэгтэй бид нар. Гэхдээ энэ нэгдүгээр бид нарт өөрт маань ийм агуу үн цэнтэй зүйлс байгаа юм шүү гэдэг юм.
мэдэх шаардлагатай байгаа юм аа. Тэгэхээр энийгээ бид нар маш их түгээж ярьж түгээх явах те. Тэгээд яг одоо хөдөөний хүмүүс маань бас байгаа мэдлэг хүнлэх юм маань бэлэн байж байгаа гэж байна те. Тэгэхээр одоо хамгийн гол нь миний ажиллаж байгаагаар сүүлийн үед нөгөө хоттой их төлөвлөж байгаа болохоор бас ингээд Монголыг зөвхөн хотоор төлөөлүүлээд яриад байна л да. Энэ бас миний орол гэж санагдаад байдгийг байх хэрэгтэй. Хөдөөрөөгөө хөгжлөө хандуулах зүгээр юм болов уу? Гэхдээ яг ингээд надад бол бити ингээд хөгжил ирээсээ гэхээсээ илүү би зүгээр ингээд бүх монголчууд одоо ингээд социализм миний үед ч юм уу тэрнээс өмнөх үед амьдарч ирсэн шигээ манай өвөө эмээгийн аав ээжийн жоохон байх үед бид нэр агай гоё юм ярьдаг шүү дээ. Өвөө эмээ нэрийг буурж яг тийм үед ингээд буцаад очижсаа нэг бол би өөрөө тэр үед төрсэн бол гоё байхгүй юу гэж юм. Тэг тиймэрхүү санаа бодол надад бас төрдөг шүү. Тэгсэн бол өшөө үед гоё бүр ингээд амар гоё нийгэм тий гоё нийгэм гоё улс төрд гоё хүмүүс донд амьдрал байсан байхаа. Би ямар ч зүйл ингээд тэрвээ одоо нөгөө нэг бирд гэж ярьдаг шүү. Гар зэрэг ингээ яамаар ингээ 3 хөстэй хийлгүүд би зөвөр өнгөрсөнд очиж амьдрмаар гэж хэлмээр санагдав. Байж болох юм. Тэгээд түүх болгон өөрийн гэсэн алдаа оноотой сайн авах юм байгаа, хаях юм байгаа тий. Тэгэхээр миний бодлоор өнөөдөр бид нар маш боломжтой бүх юм нь бэлэн маш нэг одоо юу гэдэг вэ? Ер нь бол баялаг нийгэмд орчин үеуд бол баялаг нийгэмд амьдарч байна. Бид нар хамгийн гол нь тэр баялаг зүйлээс яг ариун цэвэр байгаа яг жинхэнэ нөгөө өвдгийн хэлдгээр нөгөө нэг сайн мөнгөний нөгөө нэг байгаа юмыг байгаагаар нь хүлээж аваад гарц гаргалгаа хамгийн зөвийг нь сонгоод өөрсөндөө амьдралтаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг зөвлөд байгаа шүү дээ өгдөл тэ. Тэгэхээр өнөөдөр бид нар цаг үеэ бас их буруутгаж болохгүй юм болоо гэж миний бодлоор бодоод байдаг байхгүй юу? Бид нар бол шинэ үе үнэхээр гоё байна. Ингээд залуу шинэ үеийн залуучууд гоё илүү их хөгжиж бүтээ. Тэгээд өнгөрсөн нийгмээс авахаа авъя, одоо нийгмээс авахаа авъя, хаяхаа хаяа гэдэг юм цензуртэй залуус маань их юу гярхай байгаасаа их юу байгаасаа одоо юу гэдүүлээ их чанд байгаасаа л гэж хүсдэг юм. Тэгэхээр бид нар мэдээж хэрэг яг эцсийн дүндээ нүүдлийн соёл гэдэг зүйл маань л гарцаагүй юм байна. Гэхдээ бидрийг энийг бид нар дахиад яг энэ голчоо бариад бас ингээд технологи авчих хэрэгтэй. Одоо интернетээр хасаж чадахгүй бид нар өнөөдөр ингээд яриад сууж явахгүй юм л шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү гоё юмнуудаа өөрсөндөө ашигтайгаар тусгаж аваад амьдралдаа гоё хэрэгжүүлээ те. Хөдөөгөө интернетээр хангаад дэлхийн мэдээллийг зүгээр ингээд иргэдээс авчдаг. Ямар орны ил бол хүмүүстэй харилцдаг. Тэгээ хэлээ сурвалжчдаг, боловсруулдаг. Ийм л гоё боломжит нийгэмд өнөөдөр бол бид нар маш том боломжит донд байгаа гэж хараад байгаа байхгүй. Дээрээс нь тэгээд бидний энэ үндэс угсааны энэ гоё нүүдлийн соёл, өв соёл, өвдөө ухаан гэдэг бол үнэхээр ахуй юм аа. Дэлхийг бол тэр чигээр нь төвшөлтгөх юм гоё юм дээр байгаа л гэж миний хувьд хараад байна. Цэвэрлэгээ яг хоо за мэдээж одоо нийгэм маань мэдээ өсөн дэвшиж хөгжиж байна тий. Одоо цаашдаа өшөөч олон шин дэвшдэг технологиуд янз бүрийн юмнууд гарч ирнэ. Гол нь бид нар барих хамгийн гол зүйл нь юу вэ гэвэл монголоо мэддэг байх. Тийм ээ? Монголоо мэддэгтэй би нэг миний Монголын түүхээ Чингис хаан хуухаа гэдэг ингээд цээжээ дэлдээд явах шүү дээ. Багш нарын монгол хүн хүүхдээ яаж сургадаг вэ? Жишээлбэл хүнтэй яаж харьцдаг вэ? Мэдлэгийн одоо чинь мэдлэх ёс гэж юу хоёлаа яриад байгаа тий талархах ёс гэж юу? Их мэдсэн ингээд иймэрхүү нарийн юмыг ч гэсэн ингээд давхар энэ нийгэм одоо энэ мэдээлэл технологийн сүлжээнээс ч гэдэг юм одоо ном судар зөндөө юм аа шүү дээ. Энээсээ давхар ингээд аваад хаан чи ямар ч нийгэмд очиж ирсэн, ямар ч хөгжид очиж ирсэн гэсэн ингээд чимхэр ингээд аваа яваад ирдэг болоосай. Ийм л зүйлүүд айгүй хүсдэг. Яг үгүй. Харин одоо 5 6 7 8 гадаад хэлтэй байлаач гэсэн тий. Монгол хүн ийм биш шүү дээ. Хүүхдийг ингэж хүмүүжүүлдэг биш шүү дээ. Одоо нөгөө хүүхдийг бүксэн дээр нь алгадаад аав нөгөө бүксэн дээр нь алгадангууд хамаг юм дарагддаг гэдэг чинь хүүхд толбыг нь сэрэд хүүхд толбонд байдаг тэр амин чанарыг нь тэр гэрийн ноён нуруу эцэг нь хүүхд толб руу надаа алгадаж ч юм уу те бүксэн дээр нь алгадаж хүүхд толбных амин чанарыг сэрэдэг байсан гэх мэтчлэн ийм зүйлүүдээ ингээд аваад яваад байдаг байх хэрэгтэй болоод
Баггүй. Тэгэхэд одоо тийм юм байхгүй. Хамгийн гол зорилго гэвэл яг энэ л иймэрхүү зүйлүүдийг хүн болгон мэддэг байгаасаа тий. Дахиад өшөө олон жил энэ зүйл бид бүгдийг хойч рууг дагаад яваасаа. Тэгэл чиглээ л да ер нь надад миний. Яг үнэ маш гоё жишээ бусдаас ялгарах бидний бас нэг онцлог байна л да. Тэ? Мэдээж тэгээд нөгөө сонгол эрэгтэй хүний мэдээж дээлэндээ, малгаанда, бүсэндээ дээл гэдэг чинь ямар дэв уула буюу тий ямар утга учиртай үг гэж алтан дээдэг найлган дээр заадаг л. Тэгэхээр дээл гэдэг энэ зүйл одоо монгол хүний хувьд ямар одоо үнэт зүйлтэй орно шүү дээ. Бүл тэр одоо дэвлээ түр засгийг чинь дээл гэдэг зүйлээрээ Чингис хааны чинь түр засаг гэдэг зүйлээ баг ингээ бүгдийн багтаасан байгаа байхгүй юу? Тэгэхээр дээл гэдэг хувьд Монгол улсын ч гэсэн ингээд нүмерэг дээл. За энийг бүсэлж байгаа нь юу? Одоо бүсэлж байгаа бүснөр нь ямар вэ? Энийний тэргүүн дээр нь тавигддаг малгааны ямар утга учиртай байдгийг нь шин тий. Бүсээрээ юуг эрэгтэй хүн юуг одоо жишээ нь за зүгээр л жишээ аваа ярил л да ингээд ноён нур эрэгтэй хүн одоо ноён нуруугаа ингээд одоо ингээд бүс эрэг хүний бүс чанга гэж ярьдаг шүү дээ. За эрэгтэй хүний бүс нь ингээд чанга байх юм бол ингээд ноён нуруу химэр ёндоо ингээд дээшээ байдаг гэж